Эзний үгээс дамжуулахаар хүрэлцэн ирсэн байна. Бүгдээрээ алга ташлалтаар угтаа авцгаая. Өглөөний минь өдөр арай болоог байгаа тий. Өдөр сайхан амарсан уу? Амен. Тэгээд дахин уулзсандаа маш их баяртай байна. Хэрэв та хүн санаж байвал би өнгөрсөн 9 сард иржсэн эзнийг дамжуулсан. Санаж байна уу? Санаж байна уу? За баярлалаа. Тэгээд магадгүй юуны тухай ярьжсэнийг санаж байна уу? Тэр ч арай димээ. Юуны тухай ярьжсэн бэ гэхээр эцсийн цаг үе тэ санаж байна уу? Есүс ирэх тун удахгүй төхөж байна тэ эцсийн цаг үеийн тухай ярьжсэн ба. Тэгэд санаж байгаа хүмүүс маш олон байгаад би бас маш их баяртай байна. Тэгээд эзэн үнэхээр гайхамшигтай шүү. Та тэгж бодож байна уу? Амен. За тэгээд мэдээж манай Шикаготын Антиох Монгол чуулганы бүх итгэгчдийнхаа өмнөөс та бүхэндээ дахин мэдчилж байна. Тэгээд та бүхэн одоо удахгүй наадам болох гэж байна тийм ээ. Маш гоё баяр хөөртэй үйл явдал болдог. Тэгээд бас чуулганыхаа бүх итгэгчдийнхаа өмнөөс та бүхнийг бас сайхан надаарай гэж хүсэн бас өрөөж байна. Тэгээд өнөөдөр бас нэгэн гайхамшигтай зүйлийн талаар та бүхэндээ хуваалцах хүсэж байгаа. Тэгээд бүгд хамтдаа Библийн ишлэлийг хамтдаа харцгаая. Тэгээд өнөөдөр та бүхэндээ хуваалцах миний дамжуулах үг маань юу гэхээр зэрэг Ром номны 14 дөрвийн 17 дугаар ишлэл. Ром номны 14-ийн 17. Тэгээд Ром ном маань хуучин гэрэн дээр байдаг тийм ээ? Дэнтэхгүй шүү тийм ээ? Хуучин гэрэн дээр биш. Ром ном маань шинэ гэрэн дээр байдаг ба. За би таагүй чангаар уншаадаг. Ром 14-ийн 17. Яагаад гэвэл Бурхны хаанчлал нь идэж уух юмны тухай бус. Харин ариун сүнсний сойрхдаг зөвхт явдал, амар тайван, баяр хөөрийн тухай билээ. Амен. За энэ дээр Ром номыг бичсэн хүн буюу Паул, Илч Паул юу гэжсэн бэ? Яагаад гэвэл Бурхны хаанчлал нь идэж уух юмны тухай бус. Харин ариун сүнсний сойрхдаг зөвхт явдал, амар тайван, тэгээд баяр хөөрийн тухай маа гэжсэн ба. Амен. Тэгээд өнөөдөр би та бүхэнд өний тухай болцох гэж байна гэхээр зэрэг Бурхны хаанчлалын соёлыг түгээцгээе гэсэн сэдвэр эзнийг өнөөс хуваалцгаая. Бурхны хаанчлалын соёл энэ маш гайхамшигтай соёл байгаа даа. Тэгэхээр бид бүгдээрээ Бурхны хаанчлалын иргэд. Та саналыг байна уу? Мэдээж бид Монгол улсын иргэн. Бас нөгөө талаараа бид юу вэ гэхээр зэрэг Бурхны хаанчлалын иргэд байхгүй юу? Яагаад гэвэл бид Есүс Христэд итгэх итгэлээрээ Бурхны хөвгүүд болсон байна. Энийг Иохан номдэр маш тодорхой хэлсэн тийм үү? Бурхны хөвгүүд болсон. Тэгээ Бурхны хөвгүүд болно гэдэг чинь юуг илэрхийлж байна гэхээр зэрэг бид Бурхны хаанчлалын харьяат иргэн болж байна гэсэн байна. Тэгэхээр бид нар Бурхны хаанчлалын иргэд учраас бид энэ Бурхны хаанчлалын соёлыг бид нар өөрсдийнхөө амьдарч байгаа ахуйдаа бид нар яах ёстой вэ? Түгээн амьдрах ёстой хүмүүс юм а гэсэн юм. Та болон би. Энд суугаа манай одоо амьд үг чуулганы бүх итгэгч нар. Баярлалаа. Энэ ус айгүй гоё өнгөтэй харагдаад их юм. Них гоё тийм тунгалаг. За тэгвэл бүгд хамтдаа бодож үзье. Та болон би бид бүгдээрээ Бурхны хаанчлалын соёлыг энэ газар түгээгч хүмүүс байна. Амен. Амен. Өнөөдөр бид нар бүгдээрээ ямар нэгэн соёлын нөлөөнд амьдарч байгаа. Тэ? Одоо ямар соёлын нөлөөнд та амьдарч байна? Хотын соёлын нөлөөнд амьдарч. Хөдөөнөөс ирсэн бол хотын соёлын нөлөөнд амьдарч байгаа. Хэрвээ бид нар одоо наадам болоод хөдөө орон нутаг явах бол яах вэ? Бид нар хөдөө орон нутгийн тэр соёлын нөлөөнд бид нар орно гэсэн үг. Тэ?
бид нар одоо барууны соёл, тэ Монголын соёл, бүх соёлын одоо ийм нөлөөн дотор бид нар яадаг ерөнхийдөө амьдардаг гэсэн юм. Тэгээд тэр соёл бидний амьдралд бас нөлөөлж идэг. Тэгэхээр зэрэг бид нар өнөөдөр би та бүхэнд яг юу хэлхийг хүсэж байна гэхээр зэрэг бид нар Тэнгэрийн хаанчлалын иргэд харьяат учраас бид нар тэр Тэнгэрийн хаанчлалын соёлыг яах ёстой вэ? Бид нар энэ газар бидний амьдарч байгаа бүх талбар дээрээ бид нар түгээн амьдрах ёстой гэсэн үг. Өнөөдөр уншсан Библийн ишлэг үтсэн бол Паул юу гэж хэлсэн бэ? Бид нар бол зөвхөн идэж уух тэ юмны тухай биш ээ. Бурхны хаанчлал зөвхөн идэж уух бол биш юм аа. Харин Бурхны хаанчлал бол юу гэсэн бэ? Ариун сүнсээр өгөгддөг, ариун сүнсээр сойрхдог тэр зөвхт явдал амар тайван хийгээд баяр хөөр юм а гэжсэн байхгүй юм. Аамен. Тэр манай амьд өгч чуулганы ахын дүүснэр өнөөдөр бид нар бүгд одоо яах хэрэгтэй байна. Бурхны хаанчлалын тэр соёлыг бид нар энэ газар түгээж амьдрах хэрэгтэй юм аа. Тэр бид нар үргэлж тэр соёлын нөлөөд байж байна. Жишээ нь манай гэр бүл Америк одоо Чикаго хотод амьдрал сууд 23 жил болж байна. Бид нар хүссэн хүсээгүй тэр соёлд яаж байна? Ордог гэсэн үг байхгүй юу? Тэр соёлын нөлөөнд автдаг. Хэдий тийм боловч үргэлж Бурхан бидэнд юг саналдаг вэ гэхээр зэрэг чи зөвхөн тэгээ энэ газрын соёлын нөлөөнд дотор амьдрах биш Тэнгэрийн хаанчлалын иргэн гэдгээ хизээж битгий мартаарай гэж хэлдэг гэсэн үг юм. Тийм учраас бид нар яах нь вэ? Америкт ч бай, Монголд ч бай, хөдөө орон нутагт ч бай бид нар үргэлж Бурхны хаанчлалын соёлыг түгээж байх ёстой гэсэн юм. Амен. Тэгээ мэдээж амьд өгч чуулганы одоо 11 цагийн мөргөл үргэлж яадаг вэ? Гадагшаага цацагж идэг тийм үү? Одоо ч цацагж байгаа гэж би итгэж байгаа. Тэгэхээр энийг сонсож байгаа маш олон хүмүүс байна. Зөвхөн Америк биш, Европт амьдарч байгаа, тийм ээ, Азид амьдарч байгаа маш олон Христэд итгэгч нар энийг харж байгаа. Тэгээ би өнөөдөр зөвхөн тийм ээ манай амьд өгч чуулганы итгэгчдийг биш бас өнөөдөр онлайнаар оролцож байгаа бүх итгэгч нарыг бас уриалахыг хүсэж байгаа. Бид та болон бид бүгдээрээ Тэнгэрийн хаанчлалын соёлыг түгээгч хүмүүс юм аа. Амен. Тэгээ хажууд байгаа найзтай хэлчихгүй. Та болон би Тэнгэрийн хаанчлалын соёлыг түгээгч юм аа гэж хэлчихгүй. Тэгэхээр бид нар нэг зүйлийг санаж явах хэрэгтэй байна шүү дээ. Бид нар бол зөвхөн энэ соёлын тухайн амьдарч байгаа газар нутгийн тэр соёлын нөлөөнд амьдардаг тэр бүтээгдэхүүн биш байна шүү дээ. Хаанч байсан гэсэн бид нар Тэнгэрийн хаанчлалын соёлыг түгээдэг итгэгч нар байх хэрэгтэй юм аа. Амен. Яагаад гэвэл зэрэг Филиппой номны 3 дугаар бүлгийн 20 дугаар эшлэлээр ингэж хэлсэн байна. Харин бид Тэнгэрийн харьяатууд бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг тэсэн ядан хүлээж байна гэж хэлсэн байна. Биднийг хаанхын харьяат гэж нэрлсэн бэ? Тэнгэрийн хаанчлалын харьяат юм аа. Амен. Та болон бид бүгдээрээ Тэнгэрийн хаанчлалын харьяат болсон хүмүүс байна. Хинээр дамжуулан? Есүс Христээр дамжуулан. Тийм учраас бид тэндээс аврагч эзэн Есүс Христийг эрхийг тэсэн ядан хүлээж байна гэж хэлсэн байна. Амен. Та болон би аврагч эзэн Есүс Христийг яаж байгаа вэ? Хүлээж байгаа итгэгч нар. Хүлээж байх зураа бид нар Тэнгэрийн хаанчлалын соёлыг бид нар энэ газар түгээж байх ёстой хүмүүс юм а гэж хэлж байна. Тэгэхээр бид нар зөвхөн тэгээ Бурхны хаанчлалын тухай ингээ ярьдаг хүмүүс биш. Харин яадаг вэ? Тэр хаанчлалыг буюу тэр Бурхны хаанчлалын соёлыг бүр энэ газар өөрийнхөө амьдралтаа ингэж авч явж идэг хүмүүсээ гэсэн үг. Амен. Тэр бид нар Христэд итгэж бид нар бол зөвхөн ярьдаг хүмүүс биш аахгүй юу? Бид яадаг хүмүүс вэ? Бид нар энэ дотор амьдрдаг хүмүүс. Бидний яриагс хүмүүс сонсоод Есүс итгэж бидний бас амьдралыг хараад хүмүүс Есүсийг таньж мэддэг байхгүй юу? Амен. Тийм учраас та бүхнийг бас өнөөдөр би бас уриалахыг хүсэж байна. Тэнгэрийн хаанчлалын иргэдээ бүгдрээ хамтдаа Тэнгэрийн хаанчлалын соёлоо бүгдрээ баяр хөөртэйгээр төвөөж амьдарцгаая.
Амен. За тэгэхээр энэ Тэнгэрийн хаанчлалын соёл ер нь бусад соёлоос ялгаахгүй үргэлж хүмүүсийн тийм ээ сэтгэх, бодох, үйлдэх, хандах, бидний хандлага энэ бүх зүйлд энэ соёл нөлөөлж идэг байхгүй юу? Тийм учраас бид нар яах ёстой вэ? Энэ амьдралын хэв маягт нөлөөлж байгаа энэ Тэнгэрийн хаанчлалынхаа соёлыг бид нар аль болох энэ газар таны амьдарч байгаа газар нутагтаа, таны аялж байгаа газар нутагтаа бид нар яах ёстой вэ? Түгээгээд амьдрах ёстой гэсэн үг. Тэгэхээр бид нар нэг зүйлээ асууж байгаа. Таны амьдралд ямар соёл илүү их харагдаж байна вэ? Өдөр бүрийн амьдралд. Энэ дэлхийн соёл илүү их харагдаж байна уу? Тэ? Монгол ахуй соёл илүү их харагдаж байна. Эсвэл Тэнгэрийн хаанчлалын соёл илүү их харагдаж байна. Ажил дээрээ, сургууль дээрээ, гэр бүл дээрээ аль соёл илүү их харагдаж байна вэ? Жишээ нь миний хувьд би үргэлж Антиох монголчуудынхаа итгэгчдийг өргөж уриалдаг нэг зүйл байдаг. Бүгд хамт чуулган дээр байдаг шигэ бас гэр бүл дээрээ адилхан байцгаая гэж уриалдаг байхгүй юу? Яг л бид нар чуулган дээр ирэхээр маш гоё хүмүүс болчдөг ба. Тийм үү? Гимшэл, залбирал, бие бинийгээ хайрлал, тийм. Тэгээд чуулганаас гараад явхаараа арай өөр соёл яваад байдаг юм шиг санагдаад тийм. Тэ? Заримдаа гэртээ очихоор өөр хүүхдүүдтэй арслан бараг мэт болцгоод байдаг тийм. Чуулган дээр ирэхээр юу вэ? Хонь мэт зөөлөн болоо тийм. Чуулганаас гараа явхаараа арай өөр соёлыг түгээгээд байгаа юм шиг. Тийм. Тийм учраас би Антиох чуулганхаа итгэгчдэр хэлдэг байна. Бүдрэ чуулган дээр байсан шигэ бас гэр бүлдээ тийм байцгаая. Энэ зүйлийг заримдаа би өөрийнхөө амьдралаас хардаг байхгүй. Чуулган дээр явахаараа би пастор хүн учраас урд гараад эзнийг дамжуулж байгаа учраас аль болох гоё байхаараа байна тийм үү? Тэгээ заримдаа гэртээ очихоор шал өөр амьдралаар тийм. Хүүхдүүд маань хэрвээ надад таалагдах бол би яах вэ? Уурлах хэрэгтэй тийм үү? Загнах хэрэгтэй болдог, уурлах хэрэгтэй болдог тийм үү? Харин тийм байхгүй байхыг маш их хичээдэг байна. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлалын соёл бидний амьдралын нэг хэсэг байх ёстой гэсэн юм. Чуулган дээр ч ялгаа байхгүй, гэр бүл дээр ч адилхан, ажил дээр ч адилхан, таны амьдарч байгаа газар болгонд тэр талбар бүр дээр адилхан байх ёстой гэсэн юм. Тэрэн пастор залбирч байхдаа хэлсэн маа юу гэж хэлсэн бэглэр зэрэг эзэн Есүс бол мөнхөд хിവэрэ магстай. Тэр бидсэн адилхан байхгүй, адилхан байх ёстой. Яг л Есүсийн тэр эзэн Есүсийн соёлыг бид энэ газар түгээж байгаа хүмүүс учраас бид нар хаанч адилхан байх ёстой гэсэн юм. Чуулган дээр ч ялгаа авахгүй, ажил дээрээ ч ялгаа авахгүй, бид нар сургууль дээрээ ч ялгаа авахгүй, би гэр бүлдээ ч ялгаа авахгүй, яг адилхан соёлыг түгээж амьдрах ёстой гэсэн үг байхгүй юу? Амен. Тэгвэл бүгд хамтдаа энэ соёлыг, энэ шин чанарыг үзье. Тэнгэрийн хаанчлалын соёлын шин чанар ямар байд юм бэ? Нэгдүгээрт нь өнөөдрийн унсан Библийн ишлэл дэрвжсэн гэж ариун сүнсний сойрхдаг зөвхт байдал юм а гэсэн байна. Тэнгэрийн хаанчлалын соёлын тэр шин чанар нэгдүгээрт нь юу гэсэн бэ? Ариун сүнснээс өгөгддөг, сойрхдаг тэр зөвхт явдал гэж хэлсэн байна. Христэд итгэж бидний амьдрал үргэлж ямар байх ёстой гэж хэлсэн бэ? Зөв байх ёстой гэж хэлсэн байна. Энэ зөвхт байдлыг бид нар Есүс Христэд итгээд авралыг авах тэр үед бид нар зөвтгөгддөг. Бурхан биднийг зөвхт болгодог гэсэн үг байхгүй юу? Харин бидний энэ өнөөдрийн хэлэгдэж байгаа энэ үг өдөр тутмын зөвхт амьдралын хэв маягийг бидэнд хэлж өгч байгаа. Бидний амьдралын хэв маяг ямар байх ёстой гэсэн бэ? Зөвхт байх ёстой гэсэн байна. Яг Есүс шиг. Есүс энэ дэлхий дээр хэдэн жил амьдэрсэн бэ? Ойролцоогоор 33 жил амьдэрсэн гэж хэлсэн байна. Тэр харин ямар амьдралаар амьдэрсэн бэ гэхээр зэрэг бидний мэдэж байгаачлан Есүс зөвхт амьдралаар амьдэрсэн байхгүй юу? Амен. Ямар ч үед түүнийг маш олон хүмүүс эргэн тойрон харж тийм ээ ямар нэгэн алдаа гарах нөө гэж хүлээжсэн хүмүүс маш их байсан байхгүй юу?
Бүр алдаад гаргачих юм бол түн дээр нь дөрөөлөл Есүсийг буруутгах гэдсэн байгаа тийм үү? Харин Есүс ямар байсан бэ? Зөвхт байсан байхгүй юу? Яагаад вэ? Тэнгэрийн хаанчлалын тэр соёлын шин чанар бол нэгдүгürt нь өгсөн бэ? Зөвхт байдал юм аа гэсэн ба. Матай 5 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл дээр нөгөө ерөөлөдөд гардаг тийм үү? 5 дугаар бүлэг дээр. Энд дээр 6 дугаар ишлэл дээр юу хэлсэн бэ гэхээр зэрэг зөвхт байхын төлөө тэмүүлэгсэд сайшаалтай. Хуучин орчуулган дээр болохоор зэрэг ерөөлтэй гэж хэлсэн байдаг. Сайшаалтай. Тэдний хүсэл юу гэсэн бэ? Хангагдах болно гэсэн байна. Сонирн байгааз зөвхт амьдралаар амьдарж байгаа хүмүүсийн хүсэл нь хангагдах болно гэж хэлсэн байхгүй юу? Харин дэлхий бидэнд юу заадаг вэ? Бид нар өөрт л ашигтай байвал яах вэ? Би яаж өөрчлөгдөж болно гэсэн. Дэлхий тэгж заад. Наа чин чамд ашигтай юм уу? Яагаад ийм ашиггүй зүйлийн араас хөөцөлдөн вэ? Бидний чуулганд явж ирэхэд явхад итгэдэггүй бидний гэр бүлийнхэн хамгийн түрүүнд юу гэж шилдэг вэ? Чамд юу наалдах вэ гэж шилдэг тийм үү? Тийм үстэй. Монгол хүмүүс бидний гэр бүлүүд дандаа тэгж яваалаадаг юу наалдаж ин чамд. Тэ? Тэр хүмүүс надад бидрээс юу наалдахыг хүсэж байгаа юм болоо, тийм үү? Харин дэлхий яг тэгж заадаг. Дэлхийн тэр соёл юуг хардаг вэ гэхээр зэрэг дандаа ашигтай байдлыг харждаг. Харин Тэнгэрийн хаанчлалын соёл биднээс юуг шаарддаг вэ? Ашигтай байдал гэхээсээ илүү зөвхт байдлыг шаарддаг. Хэрвээ та зөвхт байх юм бол эзэн юу гэсэн бэ? Эзэн би хангаж өгнө гэж хэлсэн байхгүй юу? Матай 6 дугаар бүлэг дээр бас хэлж байгаа тийм. Нууцгаагаар оршигч эзэн гэж хэлсэн байдаг. Бид нар нууцгаагаар оршигч эзэн залбирах үед эзэн юу гэж хэлсэн бэ? Нууцгаагаар оршигч эзэн чамд хариулж өгөх болно гэж хэлсэн байдаг. Яг үнтэй адилхан бид нар зөвхт байх үед зөвхт байдлыг зөвхт байдлын төлөө бид нар тэмүүлэх үед эзэн юу гэж хэлсэн бэ? Сайшаалтай яа. Чи ямар ерөөлтэй вэ? Эзэн ингэж хэлсэн байхгүй. Энэ үг хэний амнаас гарсан үг вэ? Есүсийн амнаас гарсан үг. Тэнгэрийн хаанчлалын хаан болсон эзэн Есүс өөрөө бидэнд юу хэлсэн бэ? Чи сайшаалтай юм аа. Чи ерөөлтэй юм аа. Яагаад? Чи зөвхт байгаа учраас гэж хэлсэн байхгүй. Тэр бид нар энэ зөвхт байдлын соёлыг бид нар тээж явдаг хүмүүс байх хэрэгтэй. Эзэн харж яадаг. Таны зөвхт байна уу? Эсвэл энэ дэлхийн ёсоор соёлоор амьдарч байна уу? Эзэн мэддэг. Эзэн хардаг. Тэгээ юу хэлсэн бэ? Эзэн буцаагаад хариулж өгдөг гэж хэлсэн байхгүй. Тийм учраас Матай 5:6 дээр тийм зөвхт байдлын төлөө тэмүүлж байгаа хүмүүс нь сайшаалтай. Тэдний хүсэл хангагдах болно гэж хэлсэн байна. Амен. Хаанчлалын соёл биднийг юуг харуулж идэг вэ гэхээр Бурхан харж байгаа. Тэ? Үннийг сонгоё. Тэ? Шудраг байя гэдгийг бидэнд үргэлж сануулж идэг. Тийм. Тийм учраас энэ зөвхт байдал дотор бид нар амьдрах хэрэгтэй. Библиэлд маш олон жишээ байгаа. Зөвхт байгаад ерөөгдсөн хүмүүс, зөвхт бус байгаад ерөөлийг авч чадаагүй хүмүүс гэд маш олон библийн жишээг бид нар харж болно тийм үү? Бүгд тэгвэл чинь Даниэлийн зөвхт байдлыг бид нар бодож үзсгэй. Даниэл гэж хүн ямар хүн байсан бэ гэхээр зэрэг зөвхт хүн байсан тийм үү? Гэхдээ тэр хаана очисныг санаж байна уу? Тэр Бабилоны боолчлолд очисон. Хэдий тийм болооч тэр Бабилоны боолчлолд тэр маш сайн суралцсан нэлээ өндөр албан тушаалд очисон гисэн хідээч Даниэл үргэлж юг сонгодог байсан бэ? Зөвхт байдлыг сонгодог байсан байна. Санаж байна уу? Даниэл. Монголчууд бид нар Даниэлийг хэн гэж дэглээ? Даниэл гэдэг ч тийм Даниэл. Манай том хүүг Даниэл гэдэг байхгүй. Тэгээ хүмүүс асуудаг.
Чиний Монгол ирчин хин бэ? Гүнгөт нь юу гэж хэлдэг вэ гэхээр манай том хүн хөөхд Даниэл гэдэг. Англи нэр нь Даниэл. Монгол нэр нь хин бэ? Даниэл. Хоёр дахь хүүхдээ хийж нэрлэдэг вэ гэхээр англи нэр нь Samuel гэдэг. Тэгэхээр монгол дахь нэр нь хин байх нь? Самуэль. Тэгээ манай хоёр дахь хүүг бас тэгж хэлдэг баг. Монгол нэр чинь хин бэ гингөт манай хоёр дахь хүүг Самуэль гэж хэлдэг. Гурав дахь охиныг хин гэдэг вэ гэхээр зэрэг Рахел гэдэг байхгүй юу? Монгол нэр нь хин бэ? Рэчел. Дөрөв дэх хүүхдээ хин гэж нэрлэдэг вэ гэхээр зэрэг Натаниэл гэж нэрлэдэг. Дандаа илэр төгссөн байна те бодоодсэн чинь. Яг л дөрөв дэх хүүхдээр манай эхний гурав хүүхдээр бид эхнэр битээр нэр өгсөн. Дөрөв дэх хүүхдээр хамгийн одоо бага нь учраас гурван одоо их чахнар нь нэр өгсөн байхгүй. Тэгээ бодож байгаад илэр төгсөх ёстой гэх. Яг л Даниэл, Самуэль те Рэчел гэл. Тэгээ тэд нар хоорондоо ярьж байгаад ямар нэр өгсөн бэ гэхээр зэрэг Натаниэл буюу те Бурхны бэлэг гэсэн нэрийг өгсөн байна. Тэгээ Натаниэлийн монгол нэр нь хэн бэ? Натаниэл. Тэр Даниэл гэдэг энэ хүн маань Тэнгэрийн хаанчлыг соёлыг өвлөөд тэр соёлыг тэр Бабилон гэдэг газар тэр боолчлоод байхдаа хүртэл тэр яасан бэ? Тэр түгээж амьдарч исэн гэсэн. Тэр бид хизээч ямар ч үед ямар ч нөхцөл байдал дотор байсан Тэнгэрийн хаанчлын иргэн гэсэн харьяат гэсэн энэ өөрсдийнхөө байр суурийг хизээч алдаж болохгүй гэсэн. Тэр зөвхт байдал гэдэг бол шагналтай швахт нараа. Энэ соёлыг түгээж байгаа хүмүүс нь юу гэсэн бэ? Шагналтай гэсэн байна. Эзэн юу шагна гэсэн бэ? Тэ хангагдах болоо гэж хэлсэн шүү дээ. Эзэн хангадаг. Амен. Эзэн хангадаг швахт нараа. Хоёрдугаарх нь юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг ариун сүнсээр сойрхогддог амар тайван гэж хэлсэн байна. Энэ ямар сонин соёл вэ, тийм үү? Энэ аюул чухал соёл гэхгүй юу? Яг л бид нар энэ дэлхий дээр үнэхээр тийм үү амар тайвангүй байх нөхцөл байдлууд маш их байдаг байхгүй юу? Тэ? Ялангуяа би энэ одоо Монголд ирээд тэ хотын энэ аимшигтай төгжрөл дотор машин барина гэдэг бол ер нь энэ алаан юм байна. Би Америкт байхдаа янз бүрийн зүйл барьж ирсэн. Жижиг машин, такси, том машин. Тэгээ надад нэг тийм хэцүү бол байгаагүй. Харин энд ирэхэд бол үнэхээр хэцүү байна. Тэгээ энэ манай Монгол, манай хотын жолооч нарын соёл бол үнэхээр хүнд байна. Тэгээ дээр нь буруу талтай өрүүлтэй машин унна гэдэг бол үнэхээр хүнд байна надад. Би одоо чин танаас нэг таавар таалгая л та. Чин би баруун тишээ эргэх тохио өгөхөд миний тохио зөв ажиллах уу? Зөв ажиллахгүй. Юу ажиллах вэ? Шил арчигч ажиллах байхгүй юу? Яг л би ч нөгөө зөв талтай өрүүлтэй машин бариад баруун тишээ ирэхэд би баруун тишээ ирэхэд солгоогаараа явах уу? Тохиогоо өгнө шүү дээ. Тэгэхэд баруун талын тохио ажиллаад ингээд бидгээ баруун тишээ иргэн явна тийм үү? Харин Монголд ирээд буруу талтай өрүүлтэй машин унаад явж байгаад баруун тишээ ирэхж байгаа бол би баруун тиш нөгөө нэг рефлексээрээ явах болохоор нөгөө тохиогоо өгөхгүй юу? Тэнгүүд тохио маань ажилддаг харин юу ажилддаг вэ гэхээр зэрэг шил арчигч ажилддаг байна. Тэнгүүд миний шууд амар тайван алдагддаг байхгүй юу? Сандраад эхлэн те. Хаана өдөглөө? Тэнгүүд нөө баруун талд байгаа байхгүй нөгөөх нь. Тэгээ баруун талаа энэ хоёр дээр маш их алдаж байгаа. Одоодсон одоо миний унж байгаа машины шил арчигч бол байнга ажиллаж байгаа. Яаж чад би ч нөгөө Америк соёлтой учраас ирэх игнэ байр эзлэх бүх зүйл дээр би яг уу тохио өгөх хэрэгтэй байхгүй юу? Монгол жолооч нар тохио өгдөггүй юм байлээ л дээ.
Би ч нөгөө Америк соёлтой хүн учраас дохио өгдөг. Тэгээ дохио маань харин буруу ажилладаг байдаг байхгүй. Тэгээ буруу ажилласнаас болоод би нөгөө дараагийнхаа үйлдэлээ хийхийн тулд нөгөө сандарч хийх хэрэгтэй болно тийм үү? Нөгөөд чинь хаана байлаа гэдэг. Ингээд энэ соёл дасгаж маш их удаж байна. Тэр энэ амар тайван байдал бол үргэлж яадаг охно. Алдагдчихдаг гэсэн үг юм. Ямар ч нөхцөл. Ялангуяа Монголын нөхцөлд машин барих гэдэг бол тий. Тэгээ явж идэл хин нэгэн урдуур дайраад ороод хаа хамаагүй газараас би одоо чи 1-р игнэн дээр явж илаа гэхэд 3-р игнэн дээрээс урдуур дайраад баруун чи эргэжчээтэй. Тийм үү? Ингээд одоо яг уртлаас ингээд миний урдуур ингээд зүүн гар чи эргэж байгаа тий. Энэ жолооч нар надад зам тавьж өгөх ёстой шүү дээ тийм үү? Би бол тэгэж бодоод явж байгаа. Гэтэл эндээс орж ирж байгаа хүмүүс жоохон зайгангууд миний урдуур дайрч чадах юм. Тэгээд ганцаараа дайраад болохгүй тий. Араас нь дахиад нэг тэрний хажуугаар нь дахиад нэг ингээд нэг игнэгээр эргэх ёстой байсан зүйл чинь 2-3 игнэ болцоо явж байгаа байхгүй юу? Тэгээ би бүр гайхаад уг нь эндээс зүүн гарч эргэж байгаа ганц л игнэ байгаад байдаг. Гэтэл 3 машин ингэ зогссон байгаа байхгүй юу? Нэг игнэн дээр. Ваа, тэгээд юу гэж ойлгосон бэлээ энэ хушууга хийдэг гэсэн нэг юм соёл яваад байна тий. Би хушууга миний машины хушуу орцсон байна гэдэг ийм соёл бас баг. Би энэ соёлыг мэдэхгүй байсан. Тэгээд дараа нь ойлгож эхлээд хушууга хийх ёстой юм байна гэдэг ийм соёлд одоо сурч эхэлж байна. Тэгээд заримдаа ингээд урдуур оронгууд нь за юу гэж хэлж ийнө гэхээр за хушууга хийсэн чи ор. Тэгээ оруулчингууд араас нь бөөн хушуунууд ороод ирж байгаа байхгүй. Тэг ингээд амар тайван байдал үнэхээр маш их алдагдаж байна. Тэгээ би та бүхнийг бол үнэхээр гайхаж байгаа. Яаж жолоо барьж, яаж энэ дотор амар тайвнаа алдахгүйгээр амьдрна. Энэ үнэхээр одоо ариун сүнсний өгдөг сойрхлоос өөр хийгдэх юм байхгүй байгаа байхгүй юу? Амен. Тэм учраас эзэн юу хэлсэн бэ? Амар тайван. Есүс хэлсэн байхгүй. Би амар тайвнаа та нарт үлдээнэ гэж хэлсэн байна. Санаж байна уу? Энэ хаана байна вэ гэхээр зэрэг Иохан номын 14-ийн 27 дугаар ишлэл дээр Есүс юу хэлсэн гэж би таах нь уншдаг. Ингэж хэлсэн байна. Би та нарт амар амгалан үлдээе. Амар амгалангаа би та нарт өгье. Энэ ертөнцөөс өгдөгөөс өөрийг би та нарт өгч байна. Ухаан санаагаа бүү үймрүүл. Бүү түгш. Энэ яг надад хэлж байгаагүй байхгүй юм. Есүс надад амар амгалангаа үлдээсэн юм байна шүү дээ. Есүс өөрөө яг тэгж хэлж байгаа байхгүй. Би амар амгалангаа чамд үлдээнэ. Өнөөдөр бид нар эзний надад үлдээсэн, танд үлдээсэн тэр амар амгаланг хүлээж авсан хүмүүс байна. Тэм учраас ах түндрэ бид эзний амар амгаланг өвлжгсөн хүмүүс байхгүй юу? Амар тайванг өвлжгсөн хүмүүс байгаа. Тэр бид нар Есүсийг бодож үзье. Тэгвэл Есүс ямар амар тайван амьдарч исэн бэ? Есүс 33 жил ойролцоогоор амьдарсан тийм үү? Тэгээ Есүсийн амьдрал ингээ харах юм бол үнэхээр Есүсийн хувьд бол үнэхээр хүнд амьдарч исэн. Мэдээж машин бариад яваагүй ч гэсэн өдөр болгон түүнийг дагжсан хүмүүс Есүсийг алдаа хийх нү гэд харж ирсэн хүмүүс өс тийм. Фарисеучуд, садукеучуд өөр хинч байдیں۔ Есүсийг алдаа хийх тэр л мөчийг ажигласаар амьдэрсэн ба. Тийм хүнд амьдрал дотор Есүс яасан бэ? Маш амар тайван амьдарч ирсэн байхгүй юу? Санаж байна уу? Нэг удаа Есүсийг дагалдагч нар нь хамт нууран дээгүүр, Галил нууран дээгүүр явж байгаа. Тэнд юу бий болдог вэ? Шуурга бий болдог ба. Тэгээ шуурга бий болгонгод дагалдагч нар яасан бэ? Маш их айсан, сандарсан янз бүрийн зүйл болсон. Тэгээ би гайхаж байгаа. Энэ Галил нуур тийм том юм уу? Би одоо хаяг хаана амьдарч байгаа гэхээр зэрэг Шикаго хот маань одоо энэ дэлхийн хамгийн том нууран дээр байдаг байхгүй юу? Мичиган гэдэг. Зах нь харагдахгүй.
Тийм нуурны хажууд амьдардаг байхгүй. Тэгэд Мичиган нуурыг харж байгаа нэг тийм ингээл хүн амьтай хаагаас сандраал ингээл болоод байгаа тийм юу гэдэг шуурга болдоггүй байхгүй. Тэгээ Галил нуур яагаад ч тийм одоо шуургатай газар юм уу би сайн мэдгүй очиж үзэг болохоор. Гэтэ би зүгээр Мичиган нууртай ингээ бодоод үзэхлээр нэг тийм амар хүнд тэг хүн амьтай айд сандраад байгаад бах тийм шуурга болдоггүй байх гэж зүгээр би хар ухаанд холбодоод байгаа. Тэгсэн чинь тэр шуурга болоод нөгөө олон жил загасчин хийсэн тий олон хүн байгаа шүү дээ дотор чинь тий тэд нар бүгд айж сандарч чинь тий харин Есүс яасан бэ? Есүс унтчихсан ба. Ваа. Тин шуурга болж идэг тий Есүс ингээ сага унтаа байж байгаа гэдэг чинь ямар амгалан юм бэ тий Есүс үгжилсэн бэ. Энэ амар амгалангаа би та нарт үлдээнэ гэжсэн ба. Энэ хаанчлалын соёлыг өнөөдөр бид нар яасан бэ? Тэгээд авцсан хүмүүс байхгүй юу? Энэ амар амгалан биш таахт нараа. Ямар нэгэн нөхцөл байдалд өөрчлөгддөг тийм амар тайван биш байгаа даа. Ямар ч нөхцөл байдал байсан Есүс бидэнд үлдээсэн тэр амар амгалан бол жинхэнэ амар тайван байдаг. Нөхцөл байдлаас үл хамаарах тэр амар тайван. Та тэгж чаддгүй? Гэхдээ зүгээр сурж гин, тийм ээ? Сурж гин. Би одоос машин байраа сурж гин. Хотын энэ аимшигтай алаан дунд амар тайван байж сурж гин. Тэгээ та бүхнийгдсэн амар амгалан байгаасаа гэж хүсэж байна. Амен. Тэгэхээр ямар ч нөхцөл байдал Есүсийг удирдах чадаагүй. Харин Есүс яасан бэ? Нөхцөл байдлыг удирдах ирсэн. Яагаад? Тэр амар тайван байсан учраас. Тэр амар тайван хүмүүс нөхцөл байдлыг яадаг вэ? Удирддаг. Амен. Ямар хүн алдаа хийдэг вэ гэхэлэр зэрэг амар тайван байж чадаагүй хүмүүс нөхцөл байдалд ороод ирэхээр бид нар яадаг вэ? Алдаа хийдэг. Харин амар тайван хүмүүс нь нөхцөл байдлыг удирдах алдаа хийлгээр цаашаа явах чадвартай байдаг. Бурхан яг тэр чадрыг бидэнд яасан бэ? Маа минийхөөгд үлдээсэн байхгүй юу? Амар амгалангаа би та нарт үлдээе. Есүс тэгж хэлсэн шүү дээ. Есүс тэгж хэлсэн байхгүй хат нараа. Амен. Тэгэхээр нөхцөл байдал хат нараа бидрийг удирдахгүй шүү. Харин Бурхны амар тайван биднийг удирддаг. Тийм учраас бид нар харин нөхцөл байдлыг бид нар өөрсдөө гартаа авдаг гэсэн үг юм. Тийм хүмүүс байгаасаа гэж эзний нэрээр хүсэн өрөөж байна. Амен. Тэгээ нэг гайхамшигтай ишлэл байдаг. Ром 8:28. Энийг баг хүн болгон, итгэж хүн болгон мэддэг. Энд дэр юу хэлсэн бэ? Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолдог бүх зүйлийг тэрээр сайнны төлөө хамттан ажиллаж байдаг юм аа гэсэн байна. Бурхан хайрладаг хүмүүсээ яадаг гэсэн бэ? Янз бүрийн зүйл тохиолддог боловч харин тэр тохиолдож байгаа бүх зүйлийг нь эзэн юу гэсэн бэ? Сайнаар эргүүлж чаддаг юм аа гэж хэлсэн байна. Танд тохиолдож байгаа бүх зүйл сайн ч байж болно, муу ч байж болно. Тийм үү? Харин эзэн юу гэсэн бэ? Түүний чинь сайнаар эргүүлж өгд юм аа. Бидэнд мэдээж муу зүйл зөндөө тохиолддог. Тэ? Бидний хүссэн хүсээгүй бидний амьдрал муу зүйлүүд ирдэг. Харин эзэн юу гэсэн бэ? Түүнийг хайрладаг хүмүүсийн амьдрал эзэн тэр муу зүйлүүдийг нь сайнаар эргүүлж өгд юм аа. Сайн болгож өгдөгөө гэж хэлсэн байгаа хатуу нараа. Тийм учраас ямагт талархлаа, бүх зүйлд талархлаа илэрхийл гэж хэлсэн байдаг шүү дээ, тийм үү? Муу зүйл ирсэн ч бид нар яах ёстой охно? Талархдаг байх ёстой гэсэн байна. Муу зүйл гэдэгт юу орох вэ? Тэ? Юу ч орж болно шүү дээ. Өвчин ч байж болно, тэ? Ажилгүй болох, тэ? Юу ч байж болно. Харин энэ болгондоо эзэн юу гэсэн бэ? Зүгээрээ минийхөө, зүгээр талархлаа илэрхийл. Тэгж чадах юм бол эзэн юу гэсэн бэ? Би тэр нөхцөл байдлыг чинь сайнаар эргүүлэх болно. Амен. За хамгийн сүүлд 3 дугаарт нь юу хэлсэн бэ гэхээр зэрэг Ром 14:17 дээр юу гэсэн бэ?
Ариун сүнсний өгөгддөг баяр хөөр гэж хэлсэн байна. Энэ бас юу байх нь вэ? Тэнгэрийн хаанчлалын соёл ах нь шүү дээ. Баяр хөөртэй байх. Энэ яагаад тийм чухал юм бэ? Энэ чухал шүү дээ. Энэ баяр хөөр гэдэг бол ад жаргал биш байхгүй юу? Ад жаргал бол яадаг вэ? Нөхцөл байдлаас хамаардаг. Тийм үү? Нөхцөл байдал сайн байх үед та яадаг үлээ? Ад жаргалтай байдаг. Би өнөөдөр ямар ад жаргалтай байна. Яагаад? Нөхцөл байдал нь сайн байгаа учраас. Харин нөхцөл байдал муу байх үед та ад жаргалтай байх боломжгүй. Харин баяр хөөртэй байх боломжтой гэсэн байна. Энэ бидний сонголт байхгүй юу? Тэ? Баяр хөөр гэдэг бол ах トゥ нараа бидний сонголт байна. Бидний соёл байх ёстой гэсэн байна. Бидний эзэн байн урваачаад амьдраасаа гэж хүсээгүй. Байн гургур байгаасаа гэж хүсээгүй. Харин эзэн биднийг ямар байгаасаа гэж хүссэн бэ? Баяр хөөртэй байгаар. Яагаад? Яагаад үгээд ах トゥ нараа бид Тэнгэрийн хаанчлалыг өвлчихсэн байхгүй юу? Бид нар Тэнгэрийн хаанчдын иргэд байхгүй юу? Тиймээс бид баяр хөөртэй байхаас чур аргагүй. Филиппо номын 4-р бүлгийн 4-р эшлэлээр ингэж хэлсэн байна. Та нар эзэнтэй нэгдмэл байж үргэлж баярлах тун. Би дахин хэлье. Баярлах тун гэж хэлсэн. Бүр Паул юу хэлсэн бэ? Бүр би дахин хэлье. Баярлах тун, баяр хөөртэй байх тун. Паул энэ үгийг хаана хэлсэн бэ? Наадмын үеэр хэлсэн үү? Үгүй. Цагаан сарын үеэр хэлсэн үү? Үгүй. Паул энийг хаана хэлсэн бэ гэхээр ах トゥ нараа шоронд байхдаа хэлсэн байхгүй юу? Эсвэл Паул энийг шоронд байгаа ах トゥ нартай та нар баяр хөөртэй бай гэж хэлээгүй. Тэр өөрөө шоронд байхдаа тэр Филиппой хотод байгаа амьдарч байгаа Христэд итгэгч нарт юу хэлсэн бэ? Ах トゥ нараа баяр хөөртэй байгаарай гэж хэлсэн. Христэд итгэгч нар чи ийм гайхамшигтай агуу хүмүүс байхгүй юу? Өөрсдийнх нь нөхцөл байдал тэ үнэхээр хүн байсан ч Паул яасан бэ? Тэр баяр хөөртэйгээр Филиппо хотын итгэгч нарт ах トゥ нараа та нар баяр хөөртэй байгаарай. Би дахин хэлье. Та нар баяр хөөртэй байгаарай гэж хэлсэн байхгүй юу? Энэ бол хаанчлалын соёл ах トゥ нараа. Энэ баяр хөөр гэдэг бол бидний нөхцөл байдлаас ерөөсө хамаардаггүй маа. Харин энэ баяр хөөр хаанаас бий болдог гэхээр зэрэг Тэнгэрийн хаанчлалын соёлтой тэр хүнээс тэр баяр хөөр нь яаж идэг вэ? Ундарч идэг гэж хэлсэн ба. Энэ дэлхийн соёл бол өөр өдөг. Би хангалуун байх үедээ би баяр хөөртэй байна гэж боддог, тэ? Би амжилттай байхдаа би баяр хөөртэй байна гэж боддог. Би илүү алдартай болчих юм бол баяр хөөртэй болно гэж боддог. Гэтэл тийм биш байгаа. Бид бүгд харж байгаа. Их мөнгөтэй болчихоор баяр хөөртэй болно гэж бодож гинүү? Харин ч илүү юутай болдог вэ? Санаа зовол ихтэй болдог тийм үү? Тэр дэлхийн соёл өөр байгаа юм шүү дээ. Харин хаанчлалын соёл бол өөр байгаа. Христ байгаа учраас Христ надад хангалттай гэж боддог. Тэгээ Есүс байгаа учраас бид хангалттай байдаг тийм үү? Миний нэр Тэнгэрт бичигдсэн учраас би яадаг вэ? Би баяр хөөртэй байдаг байхгүй юу? Тэгээ Бурхан миний аав учраас би яадаг вэ? Би баяр хөөртэй байдаг. Тэгвэл бүгд энэ соёл маань тэгвэл бидний амьдралаас хэрхэн яаж харагддаг вэ? Энийг бүгд 3 зүйлээр бодоо тэгээд дуусцгаая. Та залхаж гин үү? Ядарч гин үү? Нойрч үрж гин үү? Гагвага. За нэгдүгээрт нь энэ соёл яаж харагддаг вэ гэхээр зэрэг хайраар харагддаг ба. Сонин бовоц. Есүс бидэрт юу гэж хэлсэн бэлээ? Та нар бие биенээ хайрл. Тэг бүр юу гэж хэлсэн гэж?
13-ын Иохан 13:35 дээр та нар бие биенээ хайрлаж байгааг чинь хүмүүс хараад юу гэсэн бэ? Эдгээр Есүс Христэд итгэдэг хүмүүс байх нь шүү дээ гэж шилдэгэ гэсэн байхгүй юу? Та нар бие биенээ хайрлаж байгааг чинь хараад хүмүүс Есүсийн шав юм байна гэж хардаг гэж хэлсэн байхгүй. Сонирн байгаа зү. Та нэг олон юм яриад байхгүйгээр та Есүсийн шав гэдгийг харуулах боломжтой гэсэн үг юм. Яаж? Бие биенээ хайрласнаар амархан байгаа зү. Энэ чуулган гэдэг бол юу гэж энэ бие биенээ хайрлахад суралцдаг газар байхгүй юу? Нэгсэндээ Тэнгэрийн хаанчлалыг сурдаг газар гэсэн үг байхгүй. Тэгээ бас тэр Тэнгэрийн хаанчлалын соёлыг энэ газар бас дадлаг болгон хэрэгжүүлдэг газар байгаа. Амен. Та бие биенээ хайрлаж байна уу? Тэгээ би танаас асууя. Таны амьдралаас юу ямар соёл илүү харагдаж байна? Та бодоод үзээрэй. Тэнгэрийн хаанчлалын соёл илүү харагдаж байна уу? Энэ дэлхийн соёл илүү гардаг уу? Ингээ жин тавиад үзвэл аль нь илүү давмгайлж байна вэ? Чуулганд ороод ирэхээр мэдээж бид нар яадаг вэ? Маш гоё болдог ба тий. I love you би чамд хайртай шүү гэл тий. Чуулганаас гараад явангууд юу болж бий болдог вэ? Асуудал бий болж эхэлдэг ба. Тий. Гэр бүлдээ оронгууд асуудал бий болж эхэлдэг ба. Тийм учраас бид нар яхаа зүгээр л бие биенээ хайрлцгаая. Амен. Энэ дэлхийн соёл бол өөр юм ярьдаг. Харин Христийн соёл бидэрт юу гэ? Бие биенээ хайрл. Хоёрдугаарт нь уучлалын соёлоор харагддаг. Бие биенээ уучил. Есүс хэлсэн бэ? Бие биенээ уучил. Тэ? Бие биенээ уучил. Эфес 4:32 дээр ингэж хэлсэн. Харин Бурхан та нарыг Христээр дамжуулан уучлсны адил та нар бие биенээ уучлан нэг нэгнээ өрөвч зөөлөн хандаж өршөөнгүй байгаарай гэж хэлсэн. Энэ нэг тийм амархан зүйл биш юм уу? Гэхдээ бид нар яадаг вэ? Нөгөө Тэнгэрийн хаанчлалын соёлыг тээж байгаа хүмүүсийн хувьд бид нар энд суралцах хэрэгтэй болдог гэсэн. Дэлхий юу гэж заадаг вэ? Хариугаа ав гэж хэлдэг. Тэ? Өшөг ав. Чам руу зүү шидэх бол зөрүүлээ твэн шид. Нэгсэндээ илүү томоор ингээд яа гэсэн үг байна уу? Тэ? Хариу гөрөг гэж байгаа шүү дээ. Харин Библи юу гэж хэлдэг вэ? Уучил гэж хэлсэн байдаг тийм. Зүгээр л уучил. Энэ хамгийн амархан бохгүй юу? Яагаад гэж бид нар эргүүлээд бид нар тэ надад муу хийсэн хүнд эргүүлээд муу хандах нь маш хэцүү байдаг бохгүй юу? Надаас маш их ирч хүч гардаг тийм. Магадгүй тэ надаас маш их мөнгө гарах шаардлагатай болдог тийм. Цаг хугацаа шаардлага. Харин Есүс маш амархан аргыг зааж гисэн байна. Тэг шаардлагагүй. Юу гэсэн бэ? Зүгээр л уучлж. Энэ хиний төлөө хэлээд байгаа вэ? Миний төлөө, таны төлөө хэлж байгаа байхгүй юу? Тэр хүний таныг тэ гомдоос үнийх хоёроос яриаггүй. Асуудал хэн дээр байна вэ? Бид нар дээр байгаа. Тань дээр байгаа. Над дээр байгаа. Тийм учраас Есүс бидэнд Есүс хайртай учраас уучлаарай гэж хэлсэн байхгүй. Амен. Хамгийн сүүлд би та хүнд юу хэлхийг хүсэж байна гэхээр зэрэг үйлчлэлээр тэр соёл харагддаг. Амен. Бид нар Есүсийг бодоод Есүс юу хэлсэн бэ? Би үйлчлэхийн тулд бас харин үйлчлүүлэхийн тулд ирсэн гэсэн үү? Арай жоо буруу ярьчих. Тэ. Би үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд өөрийнхөө амийг олонний төлөө золиос болгон өргөхөөр ирсэн гэж хэлсэн байна. Есүс юу гэж хэлсэн бэ? Би үйлчлүүлэхийн тулд ирээгүй. Харин үйлчлэхээр ирсэн юм аа. Тэгээд дээр нь юу гэсэн бэ? Өөрийнхөө амийг олонний төлөө золиос болгон өргөхөөр ирсэн. Есүс тэгж хийж чадсан уу? Амен. Есүс шүү дээ. Тэр загалмай дээр цовдлогдсон. Тэр цусаа бидний төлөө урсгасан. Тийм. Есүс түүний төлөө ирсэн байхгүй. Өнөөдөр бид нар үйлчлэхэд яачаад байгаа? Манай ээж ингэж хэлдэг гэсэн юм. Чи нэг аяг угаачхад яаж байгаа? Гарнаас чинь гар унах гээд байна уу гэж.
та үйлчлэхэд яаж чадах вэ? Хөлнөөс чинь хөл унчих гээд байна уу? Гарнаас чинь гар унчих гээд байна уу? Үгүй шүү дээ. Харин Есүс биднийг юу гэсэн бэ? Үйлчлэл, тэ? Чуулган бол Тэнгэрийн хаанчлалын соёлыг суралцдаг, заадаг. Тэгээ бас тэр соёлыг чуулганаас гараад түгээдэг газар байх ёстой. Та бол чуулган. Амен. Та бол чуулган шүү дээ. Та энэ газар суралцж байгаа. Энэ газар дадлага ажил хийж байгаа. Одоо яах гэж байгаа вэ? Гарч байгаа тийм үү? Өнөөдрийн өглөөний 9 цагийн зар дээр пастор юу зарласан бэ гэхээр та бүхэн одоо хөдөө явах гэж байна. Тийм? Амрах гэж байна. Тэгээ пастор нэг зүйлийг хэлсэн ба. Юу хэлсэн бэ? Урд нь бас энэнийг өмнөх 7 хоног, тэрний өмнөх 7 хоног би л онлайнаар сонсож байгаад яг адилхан зарыг хэлжсэн ба. Та нар хөдөө явахдаа яагаар гэсэн бэ? Зүгээр бити яваарай гэжсэн ба. Санаж байна уу? Юу хийгэр гэсэн бэ? Сайн мэдээ дамжуул. Энэ юуг яриад байна гэхээр зэрэг та Тэнгэрийн хаанчлалын тэр соёлыг явсан газар бүртээ түгээ гэсэн үг байхгүй юу? Амен. Бид бол Тэнгэрийн хаанчлалын соёлыг түгээгч нар юм аа. Зүгээр нэг тэгээд зогсдог хүмүүс биш. Тэгээд явдаг хүмүүс биш. Харин энэ соёлыг яадаг хүмүүс охно? Түгээдэг хүмүүс байгаа. Тийм байхгүй юу? Тэгээ хажууд байгаа нааш хэлэхгүй. Хоёулаа Тэнгэрийн хаанчлалын соёлыг түгээгч нар шүү гэж хэлчихгүй юу? За өнөөдөр би Ром номын 14 дүрүүлгийн 17 дугаар эшлэлээр дамжуулаад Тэнгэрийн хаанчлалын соёлыг түгээгч байцгаая гэж хэлсэн ба. Санаж байна уу? Тэгээ би 3 тэр зүйлийг хэлсэн ба. 3 шинжийг. Нэгдүгээрт нь гэсэн блэ? No. Ариун сүнсний сойрхдаг зүвт байдал. Амен. Зүвт байдал. Ахтун нар хаанч явсан энэ зүвт байдалтайгаар амьдрцгаая. Энэ хүмүүс нь сайшаалтай. Яагаад? Эзэн тэр хүмүүсийг хангах болно гэжсэн ба. Хоёрдугаарт нь гэсэн лээ ариун сүнсний сойрхдаг амар тайван. Бүгдөө Есүсийн амар тайвныг өвлөөд авсан хүмүүс шүү дээ. Амен. Энэ амар тайван дотроо бүгд амьдрцгаая. Өдөр бүрийнхээ амьдрал дотроо энэ үг хэрэгжүүлцгаая. Машин бариа явж байхдаа амар тайван байгаасаа гэж өрөөж байна. Амар тайван байхгүй бол энэ машин барина гэдэг бол алаа юм байлаа ах дунараа. Ялангуяа хотын соёл дотор. 3 дугаарт нь гэсэн лээ. Ариун сүнсний сойрхдаг энэ баяр хөөр. Энэ 3 үндсэн шинжийг энэ дотроо агуулад амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд ч мөн 3 зүйлээр та бүхэн тэр соёлыг түгээж яваар. Нэгдүгээрт нь хайраар, уучлалаар, амун үйлчлэлээр. Амен. Онц сурж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Харин одоо сурсан зүйлээ явж байгаа газар бүртээ түгээж амьдрцгаая. Амен. Маргаашнаас болоод хөдөө явах гэж байгаа хүмүүс байна уу? Хөдөө явах гэсэн хот дотор амьдрах гэж байгаа хүмүүс байна уу? Тэ өдөр бүрийнхээ амьдралдаа Тэнгэрийн хаанчлалын соёлыг түгээсэн хүмүүс байгаасаа гэж эзний нэрээр хүсэн өрөөж байна. Өдөр хамтаа залбирцгаая. Биднийг хайрладаг цорын ганц хэзэн хайртай аав минь танд баярлалаа. Өнөөдөр та бидний энэ газар цуглуулж таны хаанчлалын соёлыг хамтдаа суралцах боломжийг өгч байгаа учраас баярлалаа. Эзэн минь өнөөдөр бид нар сурсан тэр соёлоо бид нар зөвхөн тэгээд явдаг хүмүүс биш. Харин тэр соёлыг түгээдэг, дамжуулдаг таны Тэнгэрийн хаанчлалын соёлыг явсан газар бүртээ тээж түгээж явдаг таны гайхамшигтай итгэгч нар болон энд байгаа амьд өч чуулганы итгэж ахан дүүсний бүрийг ерөх болтугай. Эзэн минь танд баярлалаа. Бүх алдар магтаал нь аваа зөвхөн танд байх болтугай. Эзэн Есүсийн нэрээр ерөн залбирanгуйч байна. Амен.